Ямар хэрэг байх тийм ээ. Хүмүүс дургуцаад оюут толгойд дээр бол бүр анхны тэр гэрээний нөхцлүүд тухайн цаг үедээ байгуулсан. Тэрнээс хойш ингээд одоо бид нар чинь алдагдaltaа нөхцлүүдийг зөвшөөрсөн байж тээ гэдгийг зөндөө яриад ерөөхдөө ойлголцоод байдаг. Энэ гурван асуудал байгаа шүү дээ. Хамтарч компани байгуулж байгаа юм бол тэрэндээ оруулсан хөрөнгө оруулалтын дээрээ өөрийнхөө зээлж авсан мөнгөн дээр дахиж хүн нэмж яагаад бити дамжуулан зээлдүүлээд байгаа ч. Приодын тоо партнер минь гэд энэ дээр бол засгийн газар хилцээр иж тэр хүүг буулах асуудал тийм ээ. Дараагаар нь тэрийг төлж дууссаны дараа л Монгол улс ногдол ашиг аавна гэхэр чинь нөгөөх чинь ингээд хүн нэмэгдээд явцсан юм дээр ногдол ашиг нь тэр одоо гол нөгөө өндөр агуулгатай хэсгийг ховын тавигдах гэдэг шүү дээ эзэж авах юм блэ. Тэр орон дэлхийн ертөнцийн юу ч болоо. Тэгэхээр энэ бол бизнес хийж байгаа одоо нэг дэлгүүр ажиллаж байгаа хүн бол зээлийнхөө үг төлөөд тэгээд цаанаасаа гарч байгаа бас ашигасаа аваад аж амьдралаа авч явдаг. Зөвхөн зээлийн хүүгээ төлж дуусны дараа л ашиг авна гэдэг хөлбөр бас байж болно ховор тийм ээ. Энэ бол бизнес хамтарч хийж байгаа талуудын хооронд тохирох ёстой асуудал байхгүй. Тэрнээс заавал ингээд үхлүүд байгаад иж болохгүй. Тэгэхээр энэ асуудлыг бол нөгөө талдаа тавихад бол бас би бол хүндэтгэлтэй хандах ёстой л гэж бодож байна. Монголын талд.